бэлгүүнээс эхлэе гэж бодож байна. Яг тэгэхээр манай бэлгүүн түрүү би бас дурдсан нөгөө олон туршлага судалгааны болон туршлагаас гадна яг шүүхийн захиргаанд ажиллаж исэн чухал одоо бас туршлагатай 2013 оноос байгуулагдсан шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо яг шинэ тутам байгуулагдаад байх үед эмгэлэн байгуулагдчихсэн шүүхийн бие даасан захиргаанаас ажиллаж исэн туршлага дээр үндэслээд бас өөрөө судлаачийн хувьас ингээ харахад яг энэ шүүхийн одоо төсвийн боловсруулалт төсвийн одоо гүйцэтгэлтэй холбогдуулаад ер нь айгүй тийм практик талаас нь бодитоор тулгамддаг бэрхшээлүүдийг бас бид нарт бурдаж өгөөч гэж хүсгэсэн юм. За баярлалаа та бүхэнд өглөөний тренинг хүргэе. Тэгээд энэ чухал хилцүүлгийг зохион байгуулж байгаа өглөө хөлчдийн холбоо нэлээд нэгэн форумын хамт олонноос талархал илэрхийлье. Тэгээд хилцүүлгийн үйл ажиллагаанд бас оролцоод тодорхой мэдээллүүдийг хүлээж авч сонслоо. Сая шүүхийн төсвийн арга зүйтэй, эдийн засгийн арга зүйтэй холбоотой илтгэл танилцуулгыг бас шийдлээ. Манай шүүхийн байрлалыг одоо харах үнцэг нэг өөр гэж бид одоо бүгдээ хараад. Яагаад гэвэл хүмүүс ямар тохиолдолд шүүхэд очдөг вэ гэдэг нэг суур ойлголтоос бид нар эргэж харж үзэхгүй бол нэг шүүх гэдэг асуудал гарч ирэл. Тэгэл нөгөө инженерийн зарилтай зэрэгцүүлээд эсвэл эмнэлэг сургууль цэцэрлэгтэй яриад шүүхтэр хүмүүс хамгийн одоо чухал гэж үзэж байгаа өмч хөрөнгөхийн асуудлуудыг, гэр бүлийн харилцааны асуудлыг, эд хөрөнгөний асуудлыг хүнд өөрийнх нь хамгийн чухал гэж тавьж байгаа тэр ярих шиг шүүхийн байранд ирээд шүүх хуралдаа явагдаад шүүхийн шийдвэр гаргаж шийдэж байгаа. Ийм одоо орчин нөхцөлийг бол бид шүүх гэж ерөнхийд нь зур юугаар ойлгож болж байгаа. Тэгээд ингээ үзэхээр сүүлийн одоо жилүүдэд ер нь бол сая таван судалгааны мэдээлэлээр дурдгдлаа шүүхийн төсвийн одоо хэлцээ бол дутагдaltaй байсантай холбоотойгоор манай шүүх хөлтэй одоо бүтэц дэд үтсийн хувьд за ажлын ачаалал, цалин хүнсний хувьд бүх талаараа бол материаллык одоо юм хомсдолд орсон байгаа бид мэдж байгаа. За практик дээр одоо тулгамжсан асуудлууд юу гэдэг вэ гэхээр бид нар сая дурдлаа шүүхийн байр гэдэг асуудал хамгийн чухал одоо асуудал тавьж байгаа. Бид нар орон нутгуудаар ингээл яваад үзэхээр та бүхэн ажиллаж байсан шүүхийн байрлал гэдэг манай аймгийн шүүх, манай сумын шүүх гэдэг 2 дахь 3 дахь янз бүрийн байшин байна. Энэ байшингуудыг яаж одоо шүүхийн байр болж өрсөн гэхээр жишээ түрүү ярьлаа завханд бол одоо цэцэрлэгийн байр 56 он ашиглалтанд орсон байр байна. Энэ байрыг одоо шүүхийн байрлал болгож ашиглаж байгаа шийдтэй. За зарим сумдад бол сумын одоо засаг дарганд хамгийн газрын өөр шинэ байр бариад тэгээ баг акт хийж байгаа энэ байр бол орцсон байж байгаа. Жишээ нь Өмнөг аймгийн хам богдын одоо шүүх бол бас их хүнд нөхцөл байдалд ажиллаж идэг. Хан хуурга нь одоо бас зорилтын материалаар баригдаад үжигдэх юм асуудлууд гараад байна. Гадаад улсын засгийн газрын эзэмшлийн байран дээр байж идэг. За сүүлд одоо бид нэр хуучин одоо шүүхийн угаар бол Баянзүрхийн иргэний иргэн анхаарчсан шүү. Кино үйлдвэрийн одоо байрыг бол тогтжуулж одоо засвар хийж авч ирсэн. Гэтэл энэ нэг хуучны байрнууд учраас шүүх битгийл одоо хүн байхад төвхтэй ийм байрнууд өгдөг. Хан мөг өнцөртөг одоо тэд эрүүл аюулгүй амьдрах ажиллах ийм амарч болцоо байдаг. Ийм асуудлууд үүсдэг. За нэгд байр маань ийм хүндрэлтэй байгаа учраас тэн дотор шүүх хуралдааны танхим зохион байгуулалтыг одоо яг тогтсон ёсоор зөв ёсоор хийх ямар ч болцоо байдаг. Хатаглал одоо орон зай жижиг шүүх хуралдааны танхимууд жижиг хүлээлгийн өрөө танхим хүрэлцээгүй байдаг. Хүмүүс одоо божигд шавдаг. Шүүх хуралдааны танхимын зайн хэд ойрхон ямар нэг стандартуудыг мөрдүүлэх боломжгүй болоод тэн дотор бол нөгөө шүүхийн хилцүүлэг, шүүх хуралдааны хилцүүлэг тэр аргументыг дэвшүүлэх энэ үйл явцууд бол нөлөөлөх эрсдэлтэй. Зарим одоо олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаанд байна л дээ. Шүүх хуралдааны танхимд агааржуулалтын юу бол одоо өчтөг хэмжээ ийм байх ёстой гэдэг юм. Дуу чимээ тусгаарлахын байдал ийм байх ёстой гэдэг ийм стандарт. Гэтэл манайд энэ нэрээс өгч болцоо байхгүй. Ингээд суураараа ийм нөхцөл үүсэж байгаа. Тэгээ бид нар шүүх гэдгийг нэг талаас нь хараад бахаар зөвхөн одоо шүүх хуулийн байгууллага гэдэг үнцгээс нь хараад шүүх бол иргэд өөрсдөө ширэг маргааны шийдвэрлэх ийм газар орхигдуулаад байж. Шүүхээр одоо маш олон иргэд гэдэг дотор бол
энгийн иргэд орж ийн, хуульчнаар орж ийн, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй ахмад настай, харааны бэрхшээлтэй янз бүрийн хүмүүс хэлбэр гэж байна. Энэ бүх хүмүүсийн одоо хэрэгцээ шаардлага нийцсэн байдлаар шүүхийн байр шуугуултад тавьдаг бол тогтжуулах шинээр барих ийм шаардлага үүсэж байна. Дээрээс нь шүүхтэр бол сая цалин хөлстэй холбоотой асуудлууд гарлаа. Тээвэр унаатай холбоотой асуудлууд одоо хүртэл бүрэн гүйцэд шийдвэрлэгдээгүй л гэж байна. Зайлшгүй одоо орон нутгийн шүүхүүдэд бол тээвэр унааны аюулгүй байдлыг хангасан тээвэр унааны зохицуултыг хийх шаардлага гардаг. Энэ асуудлууд бол хунцаа асуудлууд хэмээр байдаг. Энэ мэтчлэнгээр шүүхийн төсөв дэд бүтцийн асуудалтай энэ зүйлсүүд маань бол бүхэлдээ одоо шүүх хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой. Эргээд иргэдтэй нэг шударга ёсны үйлчлэг хөтлөхтэй холбоотой. Энэ дээр бол хүндрэл бэрхшээлүүдийг алхам бүрдэн тал үрээс нь гарч ирдэг гэж байна. Энэ зүйлийг бас тодорхой өөр жишээ хэлж байна. Баярлалаа. Тэгэхээр яг ерөнхийдөө нөгөө төсвийн асуудал гэж ярихаар хүмүүс энэ дээр нөгөө аюул шүүмжлэлтэй ханддаг те цалингийн асуудал, нэг байрны асуудал ярьлаа гэх. Гэтэл энэ өөрөө нөгөө яг одоо зөвхөн тийм ажиллаж байгаа хүмүүст гэхээсээ илүү үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд бол маш чухлаар тавигддаг учраас энийг зайлшгүй бид нар энэ үнцгийг нь заавал ингэж тодруулж гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. За би утгын чимэг судлаачаас бас асуухыг хүсэж байгаа. Ерөнхийдөө бидний одоо энэ зангилаа асуудал яг өнөөдрийн хувьд ингээд тулгамдаад байгаа энэ шүүхийн одоо улсын төсөвтэй холбогдуулаад ингээд харахад за өмнө нь бол ингээд сангийн яамд бид нар төсвөө өгөөд танилцуулаад сангийн яамтай зөвшөөрлөө сангийн яам тодорхой хэмжээнд хасаад танаад тэгээд их хурл руу ингээд засгийн газар нийлүүлээд өргөн барьдаг байсан нь одоо бол бид нар шууд сангийн яамыг алгасаад хуулийн байнгын орон төсвөө шууд өргөн мэдүүлдэг болсон шүүх. Тэгээд энэ дээр бас нэг асуудлууд бас ямар ч байсан ингээд танагдах асуудлууд гарч байна. За танагдаад ороод ирлээ их хурл дээр ороход нөгөө улсын нэгдсэн төсвөтэй бас яаж уялдах уу? Төсвийн тавьсан хязгааруулыг бас давлаа барьлаа гэд маш олон юм яриа шүүмж хэлцүүлгүүд явж байна. Тэгээд сүүлийн үед бас энэ сангийн яамтай урьдчилаад яг үйлдвэрлэлийн байнгын орон өргөн мэдүүлэхээс өмнө дахиад бас сангийн яамтайгаа зөвшөлдөх ёстой биш шүү гэдэг энэ одоо санаанууд бас их хүчтэй яваад яриануд гараад байна л та. Тэгэнтэй уялдуулаад ер нь яг энэ шүүх гэдэг байгууллага төсвөө хэрхэн боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатай төлөөлөх зохистой юм шиг харагдаж байна. Судлаачийн зүйлс өөрийнхөө одоо хуваалцаач гэж хүсэж За байна. сайн бацгаана. Үйлчтэй холбоо маань сайхан бас танхимтай болсон байна. Бүх үйлчтэй баяр хүргье. За өнөөдөр шүүхийн төсөв 25 оны төсөв байна шүү дээ. Улсын төсвийн 1.4% эзэлж байгаа. Энэ бол түүхэн дээд амжилт. Гэвч одоо бид нар энэндээ бол бас ханж болохгүй юм байна. Яагаад ханж болохгүй гэдгийг би зөвхөн хэд хэдэн одоо 4-5 аргументээр хэлэх чинь л да. Шүүхийн төсөв сүүлийн нэг 12-3 жилд бол авч үзэх юм бол 2014 онд бас дэд түвшинд хүрч ирсэн. Тэр нь улсын төсөв 1% тэнцэжсэн. За өнөөдөр 25 оны төсөв бол ойролцоогоор 1.4% тэнцэж байгаа. Гэ бодохоор одоо ахиц гарч байгаа мэт ингэж харагдана. За энэ бол одоо зөвхөн тоо цаана нь бол маш олон том шалтгаанууд бий. Яагаад энд бол ханж болохгүй юм бэ гэхээр за 2021 онд түүхэн доод түвшинд хүрсэн. Улсын төсөвтэй харьцаагаар нь авч үзэх юм бол яагаад энэ 21 оноос эхлээд дээшилж эхэлсэн бэ гэхээр 21 он та бүхэн мэдж байгаа шүүхийн тухай хууль батлагдсан. 21 оны 3 сарын 1-ээс эхлээд хэрэгжсэн байхгүй юу? За энэ парламент бол би бас их бодлогын зөв ажилласан болов гэж би боддог. Энэ парламент 21 онд бол 2021 онд одоо түүхэн доод хэмжээтэй шүүхийн төсвийг хүргэчээд яг энэ бодлогоо дэмжиж эргээд төсөвдөр анхаарч эхэлсэн байдаг. 21 оноос эхлээд 22 оноос эхлээд бол шүүхийн төсөв бол аажмаар бол нэмэгдэж ирсэн. За мэдээж энэ бол өөрсдийнхөө баталсан тэр хууль тогтоомжийнхоо одоо хэрэгжилтийг хангах үүднээс одоо төсөв санхүүгээр дэмжих ийм бодлогод бас хэрэгжсэн байна. Нөгөө талаар бас энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад шүүхийн ерхий зөвлөл эрс өөр бүтцтэй болсон. 50% нь бол иргэдийн төлөөлөл болж парламентаас сонгогддог болсон. Энэ бүхэн бас нөлөөсөн бахаа гэж би бол боддог.
За ингээд авч үзэхэд бол өнөөдрийн байдлаар 1.4%-тэй тэнцэж байна. За энэ дээр бол хоёр зүйл дээр бол анхаарах хэрэгтэй байна цаашдаа. За нэгдүгээр одоо шүүхийн салбар дотооддоо юунд анхаарах ёстой? Гадна талдаа бусад институцуудтай харилцахад бол хуулийг биелүүлэх болон одоо тэр харилцан зөвшөөрлөлийн механизмыг сайжруулах талдаа бол бас хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээр тэгээд дотоод асуудлыг ярмаар байна. Дотоод асуудлын хувьд бол шүүхийн ерөнхий зөвлөл анхан давах шатны одоо бүх шүүхийн төсвийг боловсруулаад нэгтгэн цангидаад ингээд их хурл руу сангийн яам руу явуулдаг ийм бол институт байж байгаа. За нэг одоо яг өөрөө одоо ажиллаж исэн байж юудаа шүүмждэг юм гэх бах. Гэхдээ энийг бас өөрчлөлийг санаачлаг гаргаад одоо бас явсан. Бас энэ талаарх чиглэлүүдийг одоо ажлын албандаа өгч өгсөн уралдаанаас за би бас энэ дээр бол манай ажлын албан дараагийн шүүхийн ерөнхий зөвлөл анхаарах болов гэж бодож байгаа. Юу гэхээр өнөөдөр улсын хэмжээндээ энэ 20 хэрэг маргааныг шийдэж байгаа энэ шүүхийн 42 одоо тамгын газар гэж байгаа. Ард нь арын алба болоод одоо ажиллаж байдаг. Энэ 42 тамгын газар маань тамгын газрын дарга, тамгын газар энэ шүүгчтэйгээ нартайгаа ярилцж байгаа жил бүрийнхээ төсвийг боловсруулдаг. За энэ төсвийг юунд үндэслэж яаж боловсруулдаг вэ гэдэг өнөөдөр эрх зүйн орчин бол одоо болтол тодорхойгүй байж байгаа. Улсын төсвийг зохицуулж байгаа хууль бол төсвийн тухай хууль байдаг. За энэ хууль дээр төсвийг яаж боловсруулах уу, төлөвлөх үү гэдэг асуудлыг сангийн яамны журмаар одоо зохицуулж байгаа. Орон нутгийн одоо төсвийг боловсруулах асуудал маань орон нутгийн төсвийг боловсруулах журам буюу тэр сангийн яамны одоо баталсан тэр журмаар явдаг. За энэ журам бол яагаад ч одоо хавтдаггүй. Зохицуулалтын хувьд, зорилго агуулгын хувьд, бүтэц бүрэлдэхүүний хувьд бол шүүхийн төсвийг боловсруулахад ашиглах ямар ч одоо боломжгүй байдаг. За түүнээс гадна төсвийн тухай хуулиар сангийн яам жил бүрийн төсвийг боловсруулах удирдамжийг бол гаргах боломжтой. Ийм эрх зүйн зохицуулалт бий. Гэтэл шүүхийн системийн хувьд бол бас ийм нарийн одоо зохицуулалт байдгүй. Миний санаж байхад би 3 жилийн хугацаанд ажиллаж байхад бол ийм удирдамж 40 одоо 2 тамгын газартаа бид нар явуулж исэн түүх байх. Тэгэхээр энэ юу хэлж байна гэхээр бид нар цаашдаа төсөв өөрөө бодитоо хэрэг маргааны онцлогтой тохирсон бөгөөд хөрөлцөөтэй ийм байхын тулд бид нар өөрчлөлтөө маш одоо тийм их эрх зүйн орчноо дотооддоо бүрдүүлэх хэвцээ шаардлага байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За энэ бол дотоод асуудал. За хоёр дахь нь энэ дотоод асуудал дээр хоёр дахь одоо зүйлийг юу нэмж хэлэх вэ гэхээр та нар нэг тоо ингээд 25 оны улсын төсвийн хуулиас сайн цээжлээд аваар 75%, 72% гэдэг. 75% ямар учиртай юм гэхээр 25 оны төсвийн хуулиар шүүх ямар амлалт авсан бэ гэхээр өнөөдөр одоо 270 гаруй тэрбум төгрөгийн улсын төсвийг ард нийтийн мөнгийг шүүх хэрэгжилж байгаа. Тэгээд өөрөө шүүхийн сервис үзүүлж байгаа. Эннийхээ хариуд юу гэдэг одоо үр дүн бий болгоно гэсэн гэхээр нийт хэргийнхаа 75%-ийг бид нар хугацаатаа шийдэж шүү гэдэг ийм үр дүн хуультай тавигдсан байдаг. Энэ бол эрийн өргөн захиргааны эргийг дундчлаад аваад үзсэн. За суур тоон болохоор 22 онд гарсан тоон байдаг. Энэ суур тоон бол 72% байдаг. 22 оны яг бодит байдлаар Монгол Улсын хэмжээнд анхан давуу заалдах шатны шүүх дунджаар эрийн өргөн захиргааны эргийн нийт эргийн 72%-ийг хугацаанд шийдчихсэн байхгүй юу. За энэ бол яг бодит статистик. Тэгэхээр 25 онд бол за бид нар энийг 3 пунктээр өсгөх шүү. Бидэнд ийм төсөв хэрэгтэй шүү гэдгээд төсөв боловсруулаад хууль зүйн байнгын орон руу явуулсан байхгүй юу. За харамсалтай нь алтан сүг судлаачийн сая одоо гарсан энэ тайлан дээр бол харамсалтай нь энэ боловсруулсан төсвийг нь бол сангийн бууруулаад ингээд нэгтгэхэд ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр бодтой логикийн хувьд энэ 75% шүүх хүрч чадах болов гэд. Ийм учир төсөв чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхээр одоо энэ боловсруулсан төсвийг үнэхээр бодтой байна уу, бодгүй байна уу гэдгийг мэрэгчлийн хууль зүйн байнгын орон нэгдүгээр
маш нарийн шалтгаан байх ёстой. Маш нарийн хилцэж асууж сургалдаг байх ёстой. Энэ одоо шүүхийн төсвийг за үнээр бодтой бол за тэр хэмжээгээр нь сангийн яам руу ингээ хөрвүүлээд засаг төсвөө боохтой бол энийг хасах учиргүй юм аа. Тэгж байж энэ одоо төсвөө хуулийн хавсралт болж орж ирсэн тэр үр дүнд шүүх хүрэх ёстой. Ер нь идеал хувьдаа бол мэдээж нийтийг 100% хугацаантай шийдэгдэж байх ёстой. Гэхдээ яалтчгүй өнөөдрийн одоо бидний байгаа төвшин бол 22 оны суур төвшин бол нийт хэргийн 72% нь л хугацаантай шийдэгдэж байгаа. Энэний чинь ард цаана бол иргэд өөрөө чирэгдчихэд байхгүй юу? Энэний чинь ард өөрөө шүүгчийн ажлын ачаал байж идэг учраас хугацаандаа эргээ шийдэж чаддгүй байхгүй юу? За тийм учраас төсөв үр дүн хоёр болоод ингээд шууд холбоотой. За би тэгээд цаашдаа энэ тоо бол өөрөө 80 гарлуу бол ойрын хугацаанд ойрын 10 жилдээ одоо 85% бол заавал одоо төгөх ёстой гэж боддог. Үүний тулд бол парламент энэ шүүхийн төсвүүдээр маш нарийн одоо няхуу, нямба, чанд ингэж хандаж ингээд төсвийг баталж өгч явах ёстой юм аа. Эргээд гүйцэтгэлээ нэгчих ёстой. Одоо жишээл 26 оны төсвийг энэ 7 хоногт батлах чинь за шүүх та нар энийг 75% өргөснө үү? Тэ? Нийт хэргийнхаа одоо хугацаантаа шийдэж байгаа энэ хувь 75% өргөснө үү? Статистик нь хаана? Статистикийн хороо одоо чамд юу ч байна уу? Тоон байна уу гэд ингээд бол хянаад сууж явах ёстой. Ийм үр дүнд хүрсэн шүүх өөрөө нүүр бардам зоригтойгоор энэ парламентаас засгаас төсвөө нэгчих ёстой юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо үнэхээр одоо эдийн засаг муу, ард олонны амьдрал тийм байна гэд бүх салбарыг хэлэх баг. Гэхдээ эргээд үр дүнтэйгээ бодвол харьцуулж бодвол энийг бол заавал ингэж харьцан уялдаатай бол ярьж явах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За хоёр дахь хэсэг одоо зүйл нь бол институт хоорондоо харилцаа байна. Шүүх бол өөрөө институцийн хувьд яг энэ төсвийн асуудал төр хэд хэдэн одоо байгууллагатай харилцаж байна л да. Хамгийн түрүүнд бол сангийн яамтайгаа харилцдаг. За тэгээд хууль зүйн байнгын орондоо харилцдаг. Засагтайгаа харилцдаг. Эцсийн дүндээ их хурлтайгаа ингээд харилцдаг. Одоогийн байдлаар бол өнөөдрийн энэ тогтолцоо бол зөрчил үүсгэж байгаа. Хууль зүйн байнгын орны хянсан тэр төсвийг дандаа буурал орж ирж боож нэгтгэж байгаа. Энийг бол юу гэдгийг сангийн ч юм уу засгийг би одоо буруутгахаас илүүтэй яг хан асуудал байгаа юм. Шээ зөөрөө үндэслэхүүгээр төсвөө өндөр боловсруулж оруулж ирээд байгаа юм. Тэ? Эсвэл сангийн яам шээзийн энэ бодож байгаа энэ төсөв бодож байгаа энэ үндэслэл хайхрамжгүй хандаад байгаа юм. Эсвэл парламент өөрөө улс төрийн байгууллагын хувьд энэ шүүхийн бодлогыг дэмжихгүй байгаа гэд олон талаас нь ингээд авч үзэх ёстой. За бид нар бас энэ ажиллаж хугацаантай бол олон гадаад янз бүрийн улсын экспертүүдийг авчираад зөвлөхүүдийг авчираад яг энэ асуудлаар асууж байхад бол ер нь энэ дээр бол зөвшөлтслийн бас бүтэц хороо бол их ажилтдаг юм байл. Өөрөөр хэлбэл парламентч тэр за хууль зүйн байнгын оргонч тэр сангийн яамч тэр шүүхийн төлөөлөлүүд нь ч гэсэн орчсон энэ албан ёсны хороо ажилтдаг институт тэр парламентынхаа дэргэд байгаа аахгүй. Яг одоогоор манад бол хууль зүйн байнгын хороонд байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш нарийн тэр хяналтуудыг шүүлтүүрүүдийг тавиад энэ нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн бүтцтэй байдаг юм байна шүү дээ. Тэгээд үүнээсээ гарсан үр дүнг бол парламент нь хүлээн зөвшөөрч байдаг, шүүхэн ч зөвшөөрдөг, тэр сангийн яам нь хүлээн зөвшөөрч байдаг. Ингээд цаашаа явдаг байх жишээтэй. Магадгүй би сүүлийн үед гарч байгаа энэ шүүхийн төсвийг баталж байгаа энэ асуудал дээр гарч байгаа энэ сангийн яам засгийн газраас гарч байгаа энэ зөрчлүүдийг харахад бол бид нар магадгүй энэ зөвшөөрлөлийн тогтолцоог илүү дараагийн түвшинд аваачиж сайжруулах хэрэгцээ шаардлага байна уу даа гэж боддог. За эцэст нь хэлэхэд бол шүүхийн төсвийг боловсруулахад бол одоо ямар зарчим үйлчилж байгаа гэж өмнөх оны суур тэр тоог нь барьж ингэж дараа оногийн инфляц центрт уяад ингэж
боловсруулах ийм зарчим барьдаг. За энийг бол үндсээр нь өөрчлөх ёстой гэж би үздэг. За энэ талаар би өөрөө судалгаа хийгээд бас өгүүл бичээд эрдэм шинжилгээний энэ сэтгүүлүүдэд бас мөн урд жилүүдэд би гаргаж байсан. Олон орныг судлаад үзэхэд бол бид нар бол хоцрогдож байгаа юм байл шүү. Шүүхийн төсвийг боловсруулах тал дээр бол бид нар бол хоцрогдож байгаа. За энэ талаар бас олон одоо хэлцүүлгүүд хийсэн байгаа. За хамгийн гол нь өнөөдөр энийг хийх эрх зүйн орчин бүтцэн байгаа шүү. Энийг одоо яг хуулинд тусгаад гардаж авч явах ажил бол шээзийн одоо энэ дараагийн бүрэлдэхүүний одоо ажил үүрэг болж хувирах ёстой. Өнөөдөр би яагаад энэ эрх зүйн орчин бүрдсэн гэж ярьж байна вэ гэхээр Улсын их хурлаас 2024 оны 6 сарын 24-нд батлагдсан 5 сарын 24-нд билүү батлагдсан шүүх эрх мэдлийн 10 жилийн хөгжлийн бодлогын 7 дугаар одоо тэр бүлэг дээр шүүхийн төсвийг бодитоо урьдчилан тооцоолж ингэж боловсруулнаа. Ингэхдээ номер 1 шүүхийн зардал гэдэг ойлголт байдаг. За энэ бол шинжээчийн, орчуулагчийн зардал гэдэг зайлшгүй гарах ёстой зардлыг гүйцэтгэлд үр дүнд суйрлаад энийг боловсруулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл хэдэн удаагийн шинжээч томилох ажиллагаа хийгдсэн юм, хийгдэж болцсохгүй юм гэдэг яг бодит үр дүн гүйцэтгэлд нь суйрлаад энийг төсөөлөх ёстой юм аа. Түүнээс биш нэг 5 сая төгрөг нэг тамган газарт нь хувирлчаад тэрийг нь амтчгүй хамартчгүй хэрэгүүдтэй ингэж хувирлахыг одоо хэлэхгүй. Энэ бол шүүхийн зардал яг бодтойгоо гүйцэтгэл үр дүнд суйрлаад төсөвлөгдөж боловсруулагдаж явах ёстой. Нэмээд шүүхийн үйл ажиллагааны зардал гэж байдаг. Энэ бол арай өргөн хүрээтэй зардал байдаг. Энэний зарим хэсгийг нь бол яг энэ гүйцэтгэлээр буюу үр дүнгээр нь одоо энэ хэмжээд одоо нэг гэснээр нийт хэргийнхаа хэдэн хувийн хугацаанд шийдсэн юм гэдгийг бодолцоод ингэж одоо төсөвлөх одоо энэ эрх зүйн орчин их хурлын ингээд тогтоолоор шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогоор бол батлагдсан байж байгаа. Энийг одоо амьдруулах одоо ажил бол үлдсэн байж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд яг саяны хэлсэн зөвшөлтсөл гээд санаан дээр бас тулгуурлаа гэхэд энэ жилийн үед нөгөө төсвийн хилцүүлэг, нийтийн хилцүүлэг гэдгийг засгийн газраас бол үндсэндээ анх удаа бас туршаад явж байна. Тэгээд бид нар бас яг энэ хилцүүлэгт хөндлөнгийн байр сууриас иргэний нийгмийг төлөөлөд судлаачдын хүрээнд ч гэсэн бас оролцоод бүртгүүлээд тэр хилцүүлэгт нь орж исэн. Тэн дээр бол яг нөгөө төсвийн ерөнхий захирагч нар ерөнхий зөвлөлөөс дээд шүүхээс сахилгын орноос гэдэг хүмүүс ирсэн байсан. Дээрэс нь юун дээр сангийн амнаас хүмүүс тэгээ төсвийн доктортой адилхан зөвлөл гэдэг бас институт байгаа. Тэгээ энэ байгууллагаас хүмүүс ирээд тэгээд энэ нөгөө төсвийнхаа талаар танилцуулга хийгээд ингээд яриа шүүмж өрнүүлж ирсэн л та. Тэгэхээр яг энэний яг хууль зүйн үр дагавар нь ямар байсныг бидний одоо хэлсэн өгсөн санал хэр тусныг бол мэдэхгүй. Гэхдээ тэн дээрээс яг энэ зөвшөлтсөл яриа хэлцээр ойлголцол юм хэрэгтэй байгааг бол харуулснараа энэ хилцүүлгийн ач холбогдол байлаа гэж харж байгаа. Төсвийн талаар ажилладаг хүмүүс бол энэ шүүхийн институцийнхаа байгууллагын онцлогийг мэддэг. Чиг үүргийг мэддэг. Яг сая яриад байгаа яг энэ нөгөө яаж одоо зардлын үед ямар байдлаар бууруулах вэ гэдэг ч юм уу те бусад хуулийн салбарын байгууллага цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй хууль зүйн яамны чиг үүрэгтэй хольж удадаг ийм нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр яг энэ дээрээс яг бодиттой яг энэ хилцүүлгийн араас бас хэлэхэд нээлттэй нэгэн форум яг энэ нөгөө яриа хилцүүлэг бодлогын хилцүүлэг судалгааг бас хэмжээд ажиллахын хувьд бол ирэх одоо жилийн хувьд 27 оны төсвүүдэр ч гэдэг юм уу бид нар ямар ч хэлсэн энэ нөгөө салбар энэ төсвийн үйл явцад оролцогч талуудыг хамруулад эхний албан бус нэг удаагийн шинжтэй тэр зөвшөлдсөж хилцэх тэр одоо дасгал одоо ажлыг хийж үзье гэж бодож байна. Тэгэхээр төдий зөвлөхийн бас санал болгоод байгаа юм. Бас тогтолцоо бий болох тэр суурь тэндээс гарах юм билүү те. За ийм байна. Нэгдүгээр дараагийнх нь болохоор яг энэ төсвийн асуудлаа бид нар бас яг ингэж нөгөө бүрэн хүрээнд яг манай салбарын төсөв манай энэ институцийн хувьд яг яагаад чухал юм бэ гэдгийг өөрсдөө ингэж ярих асуудал бас их тутмаг байдаг байна. Тэгэхээр мэргэжлийн сэтгүүлдээр гарч байгаа ганц нэг бас ингэж өмнө нь судалгаа хийгдсэн ч гэсэн бас олон нийтэд хүрэх тал дээр тутмаг байгаад байгаа. Дээр нь нэмэлтээр маш их өргөн хүрээний судалгаанууд харьцуулсан судалгаа хийх шаардлагатай гэж харж байна. Тэгэхээр би алдаа судлаачаас түрүү бас товч дурдсан илтгэлээр ер нь цаашдаа энэ чиглэлээр ямар одоо мэдээллүүд тухаг байна, ямар дата судалгаанууд илүү хийх
шаардлагатай байна гэж харж байна те. Тэрийг бас танилцуулаад тэгэхээр бид нар бас дараагийн ерхий зөвлөлийн бүрэлдэхүүн цаашдаа энэ чиглэлээр ажилладаг манай байгууллагуудын хувьд ч гэсэн бас энийг тодорхойлоод авчвал хэрэгтэй юм болов гэж бодоод байна. За баярлалаа. Миний хувьд яг нэг жил судалгаа хийсэн. Тэгээд анзаарч харсан юм гэвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ шүүхийн эрдэмтлийн салбарт бол олон асуудлууд гарч ирсэн. За тэгээд асуудал болгонд судалгаа хийгээд тухайлбал нээлттэй нэг формоос тухайн бүр судалгаа хийгээд за тухайн бодлогын судалгааныхан дараа нэг 2-3 жилийн дараа ч юм уу тэр асуудлаар нөлөөллийн шийдвэрлэгнүүд нь үргэлжлэж явсараад энэ хууль болоод гараад тэгээд өмнөх асуудлуудаа шийдвэрлээд явсан нэг зүйлүүд ажиглагдсан л да. За тэгээд миний хувьд ингээд харж байгаагаар бол энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг л асуудал ерөөсөө байнга ярьдаг цаашдаа ярих байх л та. Энэ төсвийн асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Нэг бодлогын нэг шийдэл олж чадахгүй яваад шүү. Ерөөсөө нэг усын төсвийн төсвийн нэг хувьас дэшээ байх хэвээр өнгөрч жилээс бууруулахгүй ч гэдэг юм ийм хүм маягаар л асуудлыг хандаад явсан. Тэгээд энэ бол цаашдаа бас нэг арай юу цаашдаа нэг өрнөлөөг үлдээ. Өнгөрсөн бидний туршлага байгаа 2015 онд энэ шүүхийн төсвийн хэмжээг бууруулж болохгүй, шүүгчийн цалин хэмжээг бууруулахгүй гэдэг энэ хуулийн зөвлөсөн зохицуултуудыг бас хүчингүй болгож ирсэн 15 онд. За 2003 онд бас шүүхийн төсөв хөрөлцөхгүй байна гэдэг. Шүүхийн төсвийг бууруулад дээр нь шүүгчийг бас чөлөөлөд огцруулж ирсэн бас нэг юм шууд туршлагууд байгаа. Тэгэхээр миний хувьд юу гэж харж байна гэхээр энэ шүүхийн төсвийг өсөн нэмэгдүүлэх энэ зарчим дээр суурилсан энэ байдал бол нэг амар цаашдаа бодлогын зөв шийдэл болоо явахгүй. Одоо 4 жилийн дараа ч юм уу тэгэл хурлаас энэ шүүхийн тухай хуулийн 46-48 дээр туссан энэ шүүхийн төсвийн хэмжээг бууруулахгүй, шүүгчийн цалин хэмжээг бууруулахгүй гэдэг энэ төсвөлийг бас хүчингүй болох магадлал өндөртэй. Тэгэхээр өөр арга хэлбэрл ер нь судлах хэрэгтэй болж байгаа. Сая отон чимиг судлаач хэлсэн энэ төсвийн гүйцэтгэл үр дүн суурилсан төсвөлт тэгээд энэ бичсэн эрдэм шинжилгээний үгээс судалгааг би бас уншижсэн нэлээд үндэслэлтэй. Энийг бид нар цаашдаа бас судлах хэрэгтэй болов гэж бодож байна. Гэхдээ би өөрөө нөгөө хуулийн чиглэлийн болохоор эдийн засгийн нарийн юм биш мэдэхгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн бас нэг судлаач нартай хамтраад нэг нарийн судлах шаардлагатай болов гэж бодож байна. Хоёрдугаар асуудал болохоор энэ хот хөдөөгийн ялгаа Улаанбаатар болон энэ орон нутгийн энэ хүн амын одоо тархалтын байдал энэ ялгаатай байдлаас үүдээд шүүхийн одоо үйлчлэгийн ялгаатай болсон, шүүгчийн ажлын ачаал болсон, ялгаатай болсон. Тэгэхээр энэ дээр бид нар шүүгчийн ажлын ачааллыг зөв тодорхойлж судалгаа хийхгүй болвол энэ шүүхийн эргээд хэмжээ нөр шүүхийн төсвөртэй холбоотой асуудал болохоор одоо энэ шүүгчийн ажлын ачааллыг бас нарийн судлахгүй болохгүй гэсэн юм санаа байгаа. Ягаад тэгэхээр одоо 2022 онд хийсэн одоо энэ өдөөжмэг суулны хийсэн бас нэг шүүгчийн ажлын ачааллын судалгаан дээр манай ерөнхий зөвлөл нийт 4 бүлэгтэй судалгааных нь бараг 3-ын өөрсдөө бичсэн байсан шүү дээ. Бодтой судалгаа болов гэсэн. Тэгэхээр энэ хөдөлгөөний байгууллагуудаас энэ шүүгчийн ажлын ачааллын судалгааг хийх хэрэгтэй байна. За бас нэг өөр асуудал гэх юм бол энэ шүүхийн ерөнхий зөвлөл дээр одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг болон энэ дээд шүүхийн захиргааны чиг үүргийн давхцаад байгаа хоорондоо маргаантай байгаа ч юм уу энэ асуудлыг бас дахиад судалгаа хийхгүй бол нэг дабл стандарт ч гэдэг юм уу. Ерөнхий манай дээд шүүгч нь бид нар бол дээд шүүх гэчээд энтэй очиж сууцгаацсан. Бусад шүүхүүд нь бол бараг доод шатлын шүүхүүд. Тэгээд ингээд ийм ялгаатай байдал үүсээд байна. Төсвөөс авахгүйгээд бас нэг зарим чиг үүргүүдийн хоорондоо найз цааш нь алгадаг юм асуудал. Энэ дээр судалгаа хийх хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ бас цагаа барих үднээс хилцүүлгээ бас хүрээд хүндрлийн заалан дотроос 1-2 асуулт байвал авъя. Тэгээд байхгүй бол ерөнхийдөө хүндрэлэх баг. Сонгороо.
Та бүхэнд өдрөө минь хүргэе. Өнөр жаргал болж байна. За ямар ч зам би шүүхэн захиргааны үнэн чиг үүргийн хэрэгжилтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа талархлаа. За өнөөдөр би бас шүүгч бос гişэнд нэр дэвшиж байгаа. Тэгээ өнөөдөр өдөөс хойш ярилцлагатай. Тэгээ бас ажлын засгийн гишүүдэд бас энэ асуудлынхаа талаар бас дурдах бас судалгааны зүйл ярих нь бол ач холбогдолтой гэж бодож байна. Тэгээ хуульчийн хувьд ерөнхийдөө бол аливаа асуудлыг нөгөө одоо нэр дэвшээд хурдан үр дүнд хүрэхээсээ илүү тэр ажлын засгийн гишүүд ч гэсэн бас энэ ажил энэ байгууллагаа зовлон жаргалыг хэлээ дараа нь бас үр дүнд хүрэхэд ч гэсэн нөлөөллийн арга хэмжээ болов гэж бас бодож байна. За би бас Алтан согшууд судлаачтай адилхан байр суурьтай. Энэ 21 оны шүүхийн тухай хуулиар энэ улсын дэд шүүх болон шүүх эрхийн зөвлөлийн төсвийн асуудлаар ингээд тусдаа байхаар ингээд зүүсэн ерөнхийдөө бол энэ бас л энэ докторгүй байдал үүсэх, хүчил байдал үүсгэж тодорхой хэмжээнд шүүхэн шийдвэрт улс төрийн нөлөөлөл орж байж болзошгүй гэдэг ийм хардлага төсөөрөнд дамжуулаад нөлөөлж авах болов гэсэн хуульчдын хардлага ер нь байдаг. Тэгэхээр энэ дээр та бүхэн ерөнхийдөө бас нөгөө хоёр судлаач маань ямар байр суурьтай байдаг вэ гэдэг ер нь бол хинт ч харсан л одоо ямар ч өгүүлэгч бараг тий энийг сайхан суулж аваад гэсэн байж тэл гэдэг юм шүүхийн тухай хууль хэрэгжиж шинэ хууль хэрэгжиж эхлэх үед бол тийм байдлаар бид нар бол яг өгүүлэгчд бол тийм байр суурь шууд илэрхийлж исэн. Тэгээ яг боддоор нөгөө нэг алтгоолаад ажиллаад явхаар бас энэ эрг сүрэг байсан. Эхлэн өнцгөөс хардах нь хаашаа. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн боломжтой байвал байр суурь хэлж өгөөч. Яг нэгтгэн салган гэж хэлэх амархан шүү дээ. Харахад болохгүй юм шиг харагдж явж цаад учир шалтгаан нэг судлаад үзэхэд бол юм өөр үүдэг. Ялангуяа төрийн ажил бол ингээд харахад ингээд одоо тийм ийм шүмжлэх амархан бит боловч очиод ажиллах бол эрс өөр үүдэг л да. За энэ дээр бол дамаа нөгөө одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгуулалт явж байгаа энэ мөчид энэ үг бол бас их зохимжтой үг байна л да. Яг энэ байгууллагад зүгээр ажиллаж байсан одоо хүний хувьд хэлэхэд бол үнэхээр л одоо ажил нь барагддаг газар та. Тэгээд ингээд бодохоор бол за дээд шүүхийн төсөв шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв боловсруулах батлуулахад улс төрийн нөлөө одоо хэр байдаг юм бэ? Шахалт дарамт гэдэг энэ зүйл рүү би илүү одоо тийм илүү акцент өгж энд хариулах илүү зөв болов гэж би бодож байна. За тэгээд улс төрийн нөлөө гэдгийн хувьд ярих юм бол бид нар өссөн энэ төсөө бол улс төрийн институцаар батлуулна шүү дээ. Энд бол яг амьдрал дээр яадаг вэ гэхэд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд бол мэргэжлийн байнгын орооныхоо гишүүдийн дараа нь төсвийн байнгын орооныхоо гишүүдийг одоо эвтэхнэр хэлбэл учирлан тайлбарлах, уулзаж ярих ийм үйл ажиллагаа бодиттой болдог. Энэ бол зүгээр шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг нь багхгүй юу? Энэ бол ямар нэгэн улс төрийн нөлөөнд орох гээд давтах гээд байна гэдэг ийм бол явдал огт биш гэж боддог. За үүнийг бол бас их хэтрүүлэх хэрэггүй, зохистой төвшөнд бол байж ёстой. Тэгэхээр энэ бол би хэрвээ энэ одоо тайлбарлах ажиллагаа, таниулах ажиллагаа, харилцан ойлголцол маш зөв хэмжээнд, зөв хүрээнд явах юм бол би боломж байна гэж хардаг. Тэр улс төрийн одоо буруу шийдвэрээс сэргийлэх, зөв бус нөлөөг хаах, энэ боломж өөрөө эрүүл боломж байдаг байхгүй юу? Заавал одоо юу гэдэг энэ институцээр батлуулж байгаа учраас ийм нөлөө байдаг гэж би бол хэлэхгүй. Тэгэхээр энэ шалтгаанаар хэрвээ одоо энэ хоёр байгууллагын төсвийг тусдаа юм уу нийлэх ёстой гэж байгаа бол би бол арай л биш байх гэж бодож байна. За баярлалаа. Би бас ер нь ойролцоодоо байр суурьтай байдаг. Зүгээр сая тутам чимэг судлаач маань хэлсэн шүү дээ. Хүссэн үсээгөө бид нар улс төрийн институцээр энэ төсөв маань батлагдаж гарна. Тэгээд гол асуудал бол
яг энэ цаг хугацааны нөхцөл байдал бид нар нөхцөл байдал аваад үзэх юм бол за 22 хугацааны шүүхийн төсвийг аваад үзэх юм бол дийлэнх төсвийн үндсэндээ нөгөө цалиндаа зарцуулагдаад бусад хөрөнгө оруулалтын зардал байр шин том төхөөрөмжтэй холбоотой зардал бүгд одоо ингээд борчилсан гэж хэлээ л да. Бид борцлогдоод ирсэн гэж. Тэгээд өссөн үсээгүй 25 оны төсвөөс одоо бас тодорхой хэмжээнд нэмэгдэж, хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэж, өссөн үсээгүй 20 хэдэн жилийн хугацаанд бид нар нөгөө алдагдсан одоо хөрөнгө оруулалтын боломжуудыг нөхөх шаардлага. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор яалтчгүй бидний улс төрийн институтуудад зөвлөлдөг, зөвшөөрлөх энэ механизм бол заашгүй чухал гэдэг нь боломжтой асуудал юм аа. Тэгээд энэ механизм харин нөгөө албан ёсоор хаалганы арга биш, албан ёсоор зөвлөдөг механизм биднээс ийм шаардлага. Нээлттэй нэг форм байна. Хэмжээгээр ажиллаж байгаа дуулж байгаа бол хатаа байна. За мөн одоо канал усаас илжиж байгаа тэгшэрх шийдвэрсийг хүн бүрдээ төсөлдөг. Мөн ийм хэлтстэй үйл ажиллагаанууд төсөлсөн байж байгаа. Энэ хэлсүүдийг бүгдүүдийг хэлбэл бидний шүүхийн төсвийн асуудлыг арай нэг өөрчлөлт харж үзэх юм болов уу бодлоо байна. За баярлалаа. Тэгээд энэ бүргээд хэдүүлээ хэлцүүлгээ. Эцэст нь би бас дүгнээд нэг 2-3 асуудлыг хийж бодож байна. Тэгэхээр яг сая слайдтай маань ингээд хэлж байгаачлаа. Энэ төсөв гэдэг ярихаар зүгээр нэг юм нэг бодсон хин тооны асуудал биш юм. Энэ өөрөө нөгөө маш олон ингээд нөгөө салбар асуудлууд тэмэгдэл байгаа. Тэгэхээр шүүхийн одоо үйлчлүүлж байгаа иргэдийн одоо шүүхээр эрхийн асуудал, шүүхэд хандах эрхийн асуудал, хүртээмжийн асуудал. Бид нар эдийн засгийн урагшигтай ажиллана гэдэг хүний нөгөө шудрагсны үйлчлэгээ авах, шүүхээр үйлчлүүлэх эрх, шүүхийн үйлчлэгээний хүртээмжийг хязгаарлаж болдоггүй тий. Аливаа зүйл дандаа баланстай ингэ явж байгаа. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаа үр дүнтэй efficiently төлөвлөх тухайн асуудал дотроо одоо төлөвлөлтөө энэ бүх зүйлийг бас нарийн бодох хэрэгтэй. Нөгөөтэйгээр гадна талдаа бас энэ шинэ харьцангуй шин тутам институцийн хувьд бол ингээд улс төрийн институцүүдтэйгээ яаж харьцах вэ? Ямар механизм энд байх ёстой гэдэг бас сонирхолтой нэг юм үнцэг гарч ирж байна. Дараагийнх нь би бас сая ярилцлагатай хараад урдаагүй гэхдээ шинэ одоо тутам байгуулагдах энэ одоо бүрэлдэхүүн би бол бүрэлдэхүүний хувьд бас нэг анхаарч авч үзвэл чухал нэг асуудал нь юу гэхээр манай энэ салбар бол нөгөө доноруудын хувьд бол нэлээд ингээ орхигдсон салбар гэж байна. Сүүлийн ганц 2 жил бас ингээд боломжийн донорууд, гайгүй төслүүд манай шүүх рүү чиглэсэн Европын холбооны төсөл, Канадын засгийн газраас гэдэг ингээд төслүүд орж ирж байна. Донорын санхүүжилт дэмжлэгүүд маш их ингээд орж ирж байгаа. Тэгэхээр боломжуудыг зөв зохистойгоор уялдаатай, координацтай, өөрсдийн бодлогод одоо нөгөө стратеги хөгжлийнхаа стратегийг үндэслэж одоо илүү үр дүнтэйгээр ашиглах тал дээрээс илүү анхаарч ажиллах нь бол аюул чухал байгаа. Тэгэхээр түрүү дурдсан бид нараас харьцангуй бага дурдлаа. Өнгөрсөн удаагийн шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо бүрэлдэхүүний хамгийн том чухал бас нэг зүйл юу гэхээр 10 жилийн хөгжлийн бодлогын асуудал байгаа. Тэгээ хөгжлийн бодлого дээр хамгийн сүүлийн заалт байгаа. Яг өнөөдрийн сэдвүүдээр үндэслэж хэлэхэд Монгол улсын шүүхийн төсвийн улсын төсвийн 2% хүргэх үе шаттайгаар хүргэх гэсэн бас их том зорилтыг тэнд ингээд маш тодорхой зүйлийг тэр бодлогын баримтчигт ингээд дурдсан байж байгаа. Тэгэхээр яг тэр зорилго 7 дээр хамааралтай тэр дундаа яг энэ сүүлийн яг энэ зүйл 2 хувьд гэсэн энэ одоо гоё гэгээлэг зорилго руу бас манай энэ шинэ бүрэлдэхүүн маань анхаарч ажиллана хаа гэж маш их найдаж байна. Тэгээ өнөөдөр цаг зав гарan хүрэлцэн ирсэн судлаач нартаа маш их баярлалаа. Оролцогч нартаа ч гэсэн баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань энэ бидний энэ сэтгэл цагаа гаргаж байгаа мэдээлэл хүргэх гэсэн энэ хилцүүлэг маань ч гэсэн энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгож байгаа энэ чухал ажлыг хийж байгаа ажлын хэсгийн гишүүд улсын хурлын одоо нөөцийн байнгын орны гишүүд болон улсын хурлын нийт гишүүдэд бас хүрэн ахаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний шийдвэр мэргэн байх болтугай. Тэгээд энэ хүрээд манай хилцүүлэг бас өндөрлөж байгааг хэлье. Тэгээд нэлээд нэгэн формоос энэний мөрөөр бас бид нар судлаач нартаа үргэлжлүүлэн хамтран ажилланаа. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа бүгдээ.